За бид нар ингээд сонсоход их сайхан юм яриад байгаа маа. Ингээл айгүй хямдах юм ингээл насаараа авч явах юм шиг. Тэгэл бид хідэл хийчлээ гэл ингээд идэг. Тэгээ тодорхой хугацаа өнгөрсний дараа бол яг түрүүний яриад ирсэн шиг юм болж байгаа юм л да. Бус газрууд одоо дэлхийн зах зээлийн үнээр онгоцны төлшийг $1000 авдаг байсан бол манайх нь болохоор 1600 700-аар авдаг байх шүү дээ. Тийм байсан гэж саяны хүн хариулж л байна шүү дээ. Тэгээ одоо манайд ганцхан л юм алга. Хариуцлага гэдэг юм чи алга. За тэр онгоцны буудлага гэж байна. Олон улсын онгоцны буудлыг маш үнэтэй барьсан гэдэг. Зээлийн хөрөнгөөр. Гэтэл хараа л да. Яг тэр тоног төхөөрөмж нь бас шаардлага хангахгүй юм байгаа байхгүй юу? Ахаал хийн гээл $70 сая хэрэгтэй л гэж байна. За тэгээд ийм байгаа. Хэрвээ зах зээлийн үнээр одоо ямар үнээр аваад гэрээ хилчээр байхгүй бол аваад байгаа шүү дээ. Тэгээ болж л байгаа юм чинь тэгээ аваад яж болдгоо юм уу? Заавал тэгж гэрээ хилчээр хийх шаардлага байд юм уу? Тэгээ энэ улсын хурлаар батлуулах хэрэг байгаа юм уу? Тэгээ ингэдэг л дээ манайхан өөрөөсөө хоёр хуршийнхаа хүмүүс рүү гүйж очоод янз бүрийн юм ярьж хаад янз бүрийн гэрээ хичдэг. Тэгээ эргээ дараа нь гэрээгээ биелүүлдэг. Тэгээ тэрний заавал нэг муухай юм байж идэг. За жишээл саяны энэ гэрээ чинь тэгээд маргаан гарвал хаана хандах юм? Ямар улсын шүүх мөхөд хандах юм? Ямар улсын арбитрт хандах юм? Тэр мэр чинь байгаа юу? Тэр Белорусын арбитр өөрчлөсөн үү? Тэр хоёр одоо ямар ялгаа байгаа? Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Их юм шүү дээ. Тэгээ энийг олон улсын гэрээ гэх юм уу? Тэгээ одоо улсын хурлаар энийг сойрхон батлах гэх юм уу? Иймэрхүү тоглоомтой юмнуудаа болчмоор агмаа. Тэр харбины гэрийг батлаа л гэсэн, сойрхлоо батлууллаа л гэсэн. Тэгээ тухайн үедээ үнэн байхгүй гэсэн үнийг хийчихсэн л байсан юм л шүү дээ. Тэгэл тэрийг нууж хааж ярина. Ямар хэрэгтэй. Бидний давуу талчин харин улсын хурал дээр ярьдаг, хилцдэг, энийг хилдэг байх чинь та нарт хэрэгтэй байхгүй да. Энэ улс оронд хэрэгтэй. Ийм л юм байгаа. Энэ бол шаардлагагүй зүйл гэж бодоод ах юм. Тэр хийдэг бол компани хоорондоо хийгээл явдаг юм байгаа үз. Заавал одоо тэгээ засгийн газар нь оруулж ирээл улсын хурлын сойрхон батлаа. Хэрвээ одоо дайнтай л байгаа шүү дээ. Парс можор гэж асуудал байдаг. Хэрвээ тэр гэрээгээ биелүүлэхгүй яах юм? Зах зээлийн үнээр байх юм бол 10 хэдэн жилээр хийж яах юм? Ямар ч утгагүй юм биш заалт утчих. Энэ гэрээгээ хийгээгүй тэгээд баг үнээр авч чадаад байгаа юм бол аваад явъя л да. Угаасаа хоригтой л байгаа шүү дээ. Тэг ганцхан орно. За данны сайдын микрофоныг өгье. За гамт гүшүүний одоо Монгол улс маань хоёр хөөрштэй тэгээд өөр хаанаас ч дооруулж ирэх юм сайн мэдэхгүй л. 97% нь Орсын холбооны усаас авч байгаа. Тэгээд урд төршөөсөө бид нараас авах бодлого бомтуудаа нэмж байгаа. Урд төрш маань бол үргэлжийн дутагдaltaй байдаг. Реэкспорт бас их төвөгтэй байдаг. Үн нэмэгддэг, тээврийн өртөг нэмэгддэг. Бага боломж маань л юм. Манай одоо оршин байгаа нөхцөл маань л юм. Хоёрдугаар гэрээ хийхгүй бол дэлхийн нийтийн нөхцөл байдал 50 бус байна. Засгийн газар хоорондын хилцээр хийхгүй бол байсгээд хаагдчихад байна. Нийлүүл тэгдэхгүй байна. Үннийг хэлэхэд сүүлийн хэдэн жил бол энэ шатхуун бид нар 100% хамраат, хоёрдугаар тесрэх бодис 100% хараад одоо нийлүүлдэг. За эндээс бид нар бол одоо энэ үйлдвэрээ бариад дуусаад бас дотоодынхаа хэрэглээний 50 орчим хувийг хангадаг болтлоо. Өөр боломж алга. Бидний хувьд бол засгийн газар хоорондын хилцээр хийхгүй бол бид нар цаашдаа бол танаа доктортой нийлүүлж чадахгүй шүү гэдэг шууд тийм байр суурийг авдаг. Одоо бол нэг гуйж түгээл явж байгаа. Оросны холбооны улс маань бол биднийг одоо сайн хуршийнхоо хүрээнд үнэхээр хүнд нөхцлүүдэд бол өөрсдийнхөө дотоодын хомслыг үл тоон биднэрт бол 100% нийлүүлээл явж байгаа. Бас талралтаа хандах хэрэгтэй байх гэж бодож байна. Зүгээр одоо улсынхаа эрх ашигын үүднээс хэлж шүү. Дамдын нэмээ үүднээс биш. Хоёрдугаарт үнэтэй байсан тухай манай газрын дарга хэлсэн мэдээлэл бол төрийн өмчийн компани байхаас өмнөх үеийн асуудал, хувийн аж ахуй нэг авч явж явах үеийн асуудал. Та санаж байгаа бол бид нэр 2022 оны парламентд сууж агаад Мэргван гэдэг компани одоо
зах зээлийн үнээс 40% илүү нийлүүлж байгаа асуудал яригдчихэж бид энэ төрийн өмчлөлт компаниг бүгдээрээ ярьж байгаад байгуулж байсан, шийдвэр гарч байсан тухай үед. За маргаантай холбоотой асуудлыг бол бид Орос анх ирсэн төсөл нь одоо өнгөрсөн оны хавар орж ирсэн төсөл нь Туан саадын үед орж ирж ирсэн төсөл бол Орос улбаны улсын арбитраар байсан. За тэр үед бас нэлээд шүүмж дагуулсан. Ингээд бид ярилцж байгаад Орос улбаны улсад Казахстан эсвэл Беларусь гэсэн санал тавьсан. Оросын гадаад хэргийн яамнаас тодруулсан тусгаар тогтносон найрамд харилцаатай улс учраас одоо Беларусын саналаар явъя гэдэг ийм шийдэлтэй л байгаа. Би одоо Орос улбаны бүтэн одоо тусгаар тогтносон улсыг ямар ялгаа байгаа юм гэж бол хэлж чадахгүй байна. Парламентын тендер дээрээс. Ийм л.